Тресэлийг хэрэглэх буруу арга. Яагаад буруу гэдэг вэ гэхлээр угсаа өөрийнхөө уснаас шал өөр өнгө авсан байхгүй юу? Зүгээр хүн шиг зүв зүвхээр юм. Өнгөнд гэхдээ яг таарч исэн бол алж байгааз. Ямар ч тач эхлээд өөрийнхөө усыг сайн самдахгүй л тест зааварсан юм болдог. Эхний арга нь бүр үснийхээ гадуур зүгээд гадуур нь алчуур зүөх. Хоёр дахь нь болохоор сүлжээд толгой дээгүүрээ обруш шиг оруулах. Гурав дахь аргыг би Instagram дээрээс харсан юм аа. Ингээд боосон үсэн дээр зүвчүүл бүр гал юм байна. Та нар ч гэсэн дэлгүүрлөө н ороод сонирхоод үзээрэй. За тэг үстэйгээ ижлэхэн хөнгө аваарай да. Хөх хэлгчлээд өгч яана надаа. Худлаа би юу ирүүлсэн гэж? Nude brand-ийн наалтаг левчик. Хайрцаг марцаг нь ямар ч гоё ингээл задлаад үзчихэн шууд өөдөөс ирэх юм бич. Юу вэ гэсэн чи арай хамар амуурсан before after бол буцаа олголттой гэсэн. Гоё яваад. Миний хувцснуудад тарин жоохон томдоодсан. Тэгээд энэ корсетэн дээр зүүж үтсэн. Амар тас наалдаалста яаж хуулж авнаа гэсэн чинь гайгүй мэлээ. Алдах хэрэгтэй мэлээ гэж бас. Би харин хоёр талаа жоохон тэг шимгүү наачих шиг болсон. Нэг нь арай том, нэг нь арай жижиг харагдаад байсан. Гэтэл ерөнхийдөө амар гоё яваад гайхамшигтай. Та нар ч гэсэн дэлгүүрлөө н ороод сонирхоод үзээрэй. Архаг табаач нааш. Яасан гэсэн чинь би сая каргогоос хэлсэн баггүй юу? Өмнө нэг өөр карго ашигладаг байж байгаад сая шинэ нь болохоор Mon Logistic гэдэг карго ашигладаг байсан. Хамгийн хямдхан гэсэн байсан. Миний өмнөх карго нэг иймэрхүү үнэтэй байсан заяа. Тэгсэн чинь Mon Logistic болохоор иймэрхүү үнэтэй байсан. Би мэдгүй өмнө карго олоход бөөл юм болоод энэ сонголт руу н ороод энэ ханзыг сонгоод дараа нь тэр ханзыг сонгоод гэдгсэн чинь сая Mon Logistic-ийн зааврыг дагаад холбосон чинь баг ганцхан товч дараад холбогдчихлээ. Вебсайт нь аюу амархан гоё ингийн байсан. Бараагаа бүртгүүллээ, траклаа, төлбөр модоглоо тэгэл болоо. Нэг ашиглаж ядаад авах юм ерөөсөө байхгүй. Энэ каргонд тарилцагч үйлчлэгээний төв гэж байдаг юм байлээ заяа. Одоо бараа мараа шүүлэх юм уу ямар нэгэн байдлаар ингээ карго руугаа хандлаа гэхэд айгуу гоё хурдан хариу өгчдөг. Ажлын цагийнхаа хуваарийн дагуу ингээ байн ажиллаж байдаг. Тэгээ хүмүүс бараагаа алга болгоод идэм шиг байна лээ. Би бол үзэг. Тэгээ хэрвээ бараа чинь алга болох юм бол ингээд туслаад хөөцөлдөөд өгнө. Бүр болохгүй ингээд нөхөн төлж өгнө гэдэг жоохгүй юу? Тэр нь надад амар шинэлэг санагдсан. Тэгснэ амар хөөрхөн би энэ Mon Logistic-ийн пэйж руу ороод үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь 5 хэрэглэх заавар байгаадсан шүү дээ. Бараа хайх, бараа захиалгах. Тэгэл каргогоо холбоцоор чинь баг тийм болж байгаа юм. Ер нь мэдгүй чадахгүй юм байвал энэ зааврыг хараад өөрөө захиалж байгаа. Та нар бас таарилсан байгаа хаягдлаа ороод үзээрэй. Сонирхоод үзээрэй. Сабтайтлаа бичлэг илүү хангалттай авдгийг судалгаагаар тогтоожээ. Төгөлдөр мэргийн төгс оюунд үзэгчдийн хягсуу санхүүгийн байдал төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засагтай тоталитар дэглэмийн үеийнхтэй байдал биш үү? Би сабтайтлаа гараараа оруулдаг байсан. Гэтэл яачихсан? Чимээгээтэй болчихсон. Тоглоомгүй өмнө ингээл хүчаам шиг бүгдээ ингээ гараараа шивдэг гэсэн байхгүй юу? Залхуураа аль болох товчлол оруулцдаг юм бол. Чимээгээ татаж аваад би зүгээр хуучин бичлэгээ аплод хийгээд үзсэн чинь бүр амар accurate. Хоёрын хооронд гадаад мадаад ирлээ цөрлөө зүгэн дээр л алдуулалтна. Тэрэн тэгэл дэрт оруулсан шүү дээ. Нэг бүрчлэн бүгдийг шивэл ядаргаа болж ирснаас бэлэн текст хараад яс хянаад засчул хамаагүй амар штэ. Сарын ирэх нь 35,000-аас эхэлдэг. Нэг балаа юу миний сул өгнүүдийг барьж аваад ирсэн. Бүр нэг бүрчлэн яа. Тэгээ одоо би сул үг багсахад хүрч байна. Тэгээ би юм караоке шиг тодроод явдаг сабтайтлаа хүмүүс амар атаархдаг гэсэн байхгүй юу? Одоо би өөрөө юм юмтай болсон гоё. Та нар яг одоо аппликейшн татчих аваад 3 бичлэг өнгөө хөрвүүлээрэй заяа. Хөвдө зурлаач болчихсон. Камерны өдөрч байгаа юм. Өөрөө яг жижигхэн будаа шиг. Тэгсэн дотор AI-тай гэж байгаа байхгүй юу? Би бол контент бүтэгч. Мэдээж би ийм дохоо өгөх юм бол хөдөлгөөн дагаж эхэлнэ. Ийм дохоо өгвөл зогсно. Окей, дагаж эхлэе. Яа яа. Сэтэн дээр үт юм л ямар нэр өгөх юм? Цагаана. Батүшиг гэж хэлж байгаа. Хой. Хайж гад энэ. Арай манай өрөөс өмстэй юм шүү дээ. Happy. Та нар наваг энэ талаас хийж харж байгаа юм тий. Бүгд хэрэггүй, янз бүрийн аппликейшн дээр хэрэггүй. Зүгээр л энэ нэр юу юм бол? Бүхэн биш дээ. Би өдөр болдог юм. Бэлэн зөндөө байгаа гэсэн шиг тайлцсан байгаа хаягдлаа ороод хөргүүлээд аваарай. Брендтэй найзууд нааша. Яасан гэж юу? Би нэг Jenny-ийг өгчгээд байдаг та нар мэдэн шүү дээ. Jenny гэж юу юм гэж одоо ч мэдэхгүй байгаа хүмүүс байвал наа чи ингээд контент креатор зөндөө байна зэрэг. Контент хийлмээр байгаа брэндүүд бас зөндөө байна. Бүтээгч брэнд хоёр хоорондоо Jenny дээр уулзаж контент хийж байгаа байхгүй юу? Би нарийн зохион байгуулалттай юм платформ гэдэг.
Сүүлд тэгээд нэлээд олон креаторууд нэмэгдсэн. Тэр нэмэгдсэн хүмүүс саныг би л дээ. Тулгараад байгаа асуудал нь болохоор брэнд маань арай бүтээгчтэйг харьцуулахад арай цөөхөн санагдаад байгаа миний бодлоор л. Бүтээгдэхүүн орлоо дуслах биднэрт брэнд бол үнэхээр хэрэгтэй байна. Сая сүүлд тэгээд subscription model гэдэг юм руу шилжсэн. Энэ нь болохоор сард ийм төрлөөр контент хийлгэж авах боломжтой. Контент болгоноос 20% хэмжлэлтэй гэж явж байна. Шинэ брэндээр бүртгүүлэхдээ хэрвээ BEX гэсэн купон кодыг ашиглах юм бол бас 10% хөнгөлүүлэх боломжтой шүү. Jenny дэвснэр яг ямар даваа талтай юм гэхээр Jenny дээр байгаа бүтээгчид бүгдээрээ сургалтанд суугаад шалгалтаа өгөө тэнцсэн certified хүмүүс байгаа. Хийж байгаа шинэ хүн таарад муухай нэгжүүл яана гэж санаа зовж ивэл санаа зовх юм ерөөсөө байхгүй. Яа тэгэхээр шинэ хүмүүсийн контентыг Jenny өөртөө заавал шалгаж буцаах юм уу шаардлага тавиад явдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол контентын чанар дээр санаа зовх юм шаардлага байхгүй. Анимадас брэндүүдэд нэг хөрөнгө бэлтгэдэг юм лээ. UGC маркетингийн тухай гарын авлага заяа. Тэснээ бас заавар гэх тиймэрхүү юмнууд бэлэн утгаар байна. Энэ миний барьсан байгаа хайрцаг болохоор бүтээгдэхүүнээ хийж явуулдаг ажил байхгүй юу. Амар хөрөнгө би энэ ажил амар болтой. Надад ингэ 3 шиг томчтой. Одоо энийг дараагийн өршөнд буцааж өгнө. Ихэрэнгүй мэдээлэл Jenny-гээс аваар. Jenny-гийн брэнд маш олон болтгоо. За тэгээд хүмүүс бас UGC creator яаж болт юм бол гэж бодсон байж магадгүй. Өмнө би нэг контент хийдэг ухаантай байсан юм аа. Одоо тэгээд эргээд ингээ контентуудаа гаргангууд амар мяалагддаг шин. Jenny-гийн creator болохын тулд эхлээд төлбөр төлөн заяа. Тэгээд сургалтын цон онлайн сургалт цон. Тэгээд гэрийн даалгавар явуулаад тэнцвчүүл ингээд certified creator болох байхгүй. Миний хувьд яг илсээд хичээлээ ингээд өгч байгаа шорт үзэж дуусгаад тэр хичээлүүд тэр бүр нэлээ амар хэрэгтэй юм заажсан. Ингийн амархан ирнэ аяг үр дүнтэй юм техникүүд идэм билээ хит хитэн. Тэр техникүүдийг ашиглаад би бол өөрийгөө нэлээ мэргэжлийн түвшинд контент хийдэг гэж бодож байна. Creator болоод шууд мөнгө олоод эхлэх үг гэвэл бас үгүй л дээ. 1000 оноо цуглуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн чинь бол үнгүй юм байна шүү дээ. Тэрнээс хойшоогоо контент болгоноос мөнгө олж юм билээ. Би бол одоо мөнгө олж эхлэх гоо. Платформ дээрээс шууд бүтээгдэхүүнээ сонгоод аваад контент хийж надад амар байдаг. Сурагчаар бүртгүүлэхийн тулд 480,000 төгрөг хэрэгтэй. Миний нөө BEX гэсэн купон код ашиглаад 20% хэмнэлт иглээрэй. За тэгээд ер нь надаар яриултгүй Jenny дээр хэрэгтэй бүх мэдээлэл мэдээ дөө. Тавилсан байгаа Jenny зэг UGC-г хаялгаа ороод мэдмээр байгаа бүх юмаа мэдэж аваарэ.